сайн байцгаана сонсогчдоо. Moms Corner podcast-ийнхаа шинэхэн дугаараар уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ удаад болохоор өвлийн улирал айлчлан ирсэн учраас хүүтний улиралд хүүхдийнхаа дархлааг яаж дэмжих вэ? За ийм болон бэлтгэлийн аргаар бус уламжлалт, за гэрийн аргаар, Монгол аргаар яаж дэмжих вэ гэсэн сэдвээр бол ярилцах гэж байна. Тэгээд энэ удаагийн зочин маань болохоор сонсогчд маань ерөнхийдөө сайн таних бах. Би амьдрал store гэдэг групп дээр ээжүүдэд зориулсан туяагийн цаг гээд за өөрийнхөө туршлага болон одоо мэдлэгээсээ ээжтэй хуваалцдаг ийм эмэгтэй мөн ээж хүн оролцох гэж байгаа. За тэгээд зочинтойгоо танилцъя. За сайн байна уу? Тэгээд энэ ярилцлагыг одоо сонсож байгаа бүх сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Туяа гэдэг. Би болохоор 4 хүүхэдтэй. Тэгээд хүүхдүүдийнхээ ханиадтай эмийн бус аргаар тэмцдэг болоод бас аваа хэдэн жил болчихжээ. Одоо нэг 4-5 жил болж байна уу. Тэгээ өмнө нь бас л адилхан ингээл эмчэд айгүй хүүхдээ ханиад хүрэхээр нь үзүүлээл их антибиотик өгөөл, эм өгөөл. Тэгэл эмний хор уршиг, эмний хордлого гэх мэт юмнуудыг бас амсчил явсан л та. За та хаана амьдардаг вүлээ? Би одоогоор гэр бүлээрээ Швед улсад амьдарч байгаа. Тийм том охин маань энд эмчилгээ хийлэгдэн. Швед улсын уур амьсгал юу нь яг Монголынхоос яг одоо өвлийн улиралд ямар хөө байдаг вэ? Харьцуулаад. Ерөнхийдөө бол Швед өөрөө их далайгаар хүрээлэгдсэн ус гол мөрөн ихтэй тийм газар зүйн байршилтай болохоор тэгээ дээрээс нөгөө хойд туйлтайгаа ерөнхийдөө ойрхон. Манай амьдарч байгаа хот маань ялангуяа хойд туйлтай нэлээд ойрхон болохоор нэлээд хүүтэн сэрүүн, өвлийн улирал, намрын улирал, хаврын улирал бол нэлээд урт үргэлжилдэг. Гэвч манайхаас нэг давуу талтай юм нь болохоор утаа байхгүй. Утаа бол бараг байхгүй талтай. Тэгээд хүүтний градусын хувьд бол нэлээд тийм чихэн хүүтэн. Нэг чиглэг хүүтэн байна шүү дээ. Чиглэг юм нэлээд одоо дөнгөж нэг хасах 2-3 градустай байхад л манай Монголын 10 гаруй градустай дүүцгүүц хэмжээний одоо өвөл хамгийн хүүтэн нь 23-4 хүрдэг байхгүй 25 заримдаа бүр хамгийн их энд ирснээс хойш хүүтэрч ясна нэг 28 градус хүрч байсан. Тэр нь болохоор манай Монголынхоор бол бараг 30 хэдэн градус 35-6 градус байхаар хэмжээний тийм нэлийн хүүтэн. Тэгээд нэлийн цас ихтэй. Тийм уур амьсгалтай. Яг жилийн 4 улиралтай л да. Тэгээд Монгол цаг агаартай нэлийн ойролцоо. Гэтэ манайхыг бодвол тийм айхтар эрсдэс байх нь бас ч гэж гайгүй. Манайх ч ер нь айгүй хуурай уур амьсгалтай штэ. Тэгээд чиглэг байх нь ер нь одоо ханиад хүрсэн хонж гэдэг юм уу? Арай жоохон давуу тал үүсгдэг буюу манайх ч хуурай болохоор айгүй тоосон зэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Тийм манайх болохоор нөгөө хуурай тийм тоос шороо ихтэй болохоор яг ханиад хүрэхээр нэг юм жоохон харшлын маягтай тий улам ингэж хоолойгийн захтнуулах ч юм уу тэр талдаа Монголын уур амьсгал арай илүү юм шиг санагдсан. Эдгэрийн хугацаа арай багтай. Чиглэг гэдэг чинь хүн угаасаа одоо ханиад хүрэхээр аюу их нөгөө нэг чийг алдчихдаг. Биеийнхаа чигийг усыг шингэний аюу их ингэж алдчихдаг. Тэгээ хоолой хуурайших, хамар хуурайших гэдэг бол ерөөсөө ханиад хөрөнгөт тохиолдож идэг. Тэгээ нөгөө ханиад хүрэхээр өрөөгөө сайн чийгшүүл, агаар сайн оруул гэлдэгдэг шүү дээ. Тий. Тэр талаасаа бол нөгөө хүүхдүүдээ гадаа их гаргаж агаар амьсгалуулах энэ төр бол жоохон давуу талтай санагдсан надад. Тэгж яахад хуурайш шат байгаа юм гадаа гарангуут ингээ гайгүй болчих жишээ нэ. Манайд л одоо тэгдэм үү вирусын гаралтай ханиад айгүй их болоод тэр нь бүр ингээл бөөлжилт суулгалтанд хүргээлээдэг те айгүй их нөө дорхноо хүндэрчдэг. Иймэрхүү ер нь ханиад наа чин байдгүй. Ямар хойд юм бол ер нь бол ингэдэг юм байна. Хүүхдийн ч гэлтгүй ер нь ханиад ерөнхийдөө бол вирусээр үүсгэгддэг. Тэгээд вирус ч юм бол ганцхан за энэ вирус гэсэн тийм юм байхгүй. Маш олон төрлийн вирусээр үүсгэгдэж байгаа юм байна л да. Ханиад хүрэх болгонд өөр шинж тэмдэг илэрдэг штэ тий. Бактерийн гаралтай ханиад бол ерөнхийдөө их ховор байд юм байна. Бактерийн гаралтай ханиад бол хөвчлэн одоо хоолой өвдлөө гэхэд жишээ нь эдэлэх
Гэтэл вирусын гаралтай ханиад маань хоолоо өвдсөн ч гэсэндээ улаагаад идээлдэггүй юм байна. Тэгээд нөгөө нэг вирусээр үүсгэгдсэн ханиад бактериар үүсгэгдсэн ханиад хоёрыг ялгаж таниад их хэцүү юм байна л да. Яа тэгвэл шинж тэмдгүүд нь бүгд адилхан. Гэхдээ бүр ингээд нарийн ажиглах юм бол одоо нөгөө бактерийн гаралтай ханиад маань илүү олон хоног ингээд халуураад гидсэн маш их өвдөөд арьсан дээгүүр тууралт гараад тэгээд маш их суулгалт өгөх тэгээд хүүхэд маш ихээр тамирдах ч юм уу. Тиймэрхүү шинж тэмдэг нь арай илүү байд юм байна. Тэгээ хоолой жишээлбэл одоо идэлсэн учраас маш их өндөр халуурна. Тэгээд чих их өрөвснө. Гэхдээ чихний өрөвсөл бол вирусын гаралтай ханиадн дээр ч гэсэн тохиолддог гэх мэтчлэн. Тэгээ энд бол ерөнхийдөө цэцэрлэг сургуулийн хүүхдүүд бол маш их ханиадтай. Тэгээд цэцэрлэг дээр одоо маш их нусна гоцсон тийм хүүхдүүд явж байдаг. Тэгээ энэ вирусээр үүсгэгдэж байгаа ханиаданд шведийн эмчилгээ ямар нэг эмчилгээний заалт байдгүй. Одоо ингээд хүүхд маань ханиад хүрээд 2-3 хоног халуураад ингээд үзүүлэхэд яваад чад шинжилгээ аавна. Цусны шинжилгээ авал энэ вирусээр үүсгэгдсэн ханиад байна. Ямар нэгэн бактери илэрсэнгүй гэртээ харж усуул гэж тийм зөвлөгөө өгдөг байхгүй юу. Тэгээд анх би энд ирчээд айгүй их гайхажсэн. Нөгөө Монголд ч ерөөсө бараг хамрын ханиад өрөөгүй юм бичиж өгвөл тэрийг нь хэрэглээл тэгдэг байсан хүмүүс ч энд ирээд усаа уугаад идэх гэдгсэн чинь бараг гайхаад үгүй энэ ч ямар сони яаж идэх ингээд ямар ч ихтгэл үнэмшил байхгүй. Тэгээ яг ингээд ус угаасаа аптекэд ороод ийм хөдөлж авъя гэхэд рецептгүй бол ийм өгдөггүй. Тэгээд нөгөө рецептгүй олгогдож болох үс юмнууд нь болохоор зүгээр ийм жирийн энгийн тэгээд дээрэс нь бид нар өөрсдөө нөгөө хэлийг нь сайн мэдхгүй шууд уур мэдэн аваад өгчий гэхээр ямар ч танил тийм юм байхгүй. Тэгээд яг л нөгөө усан дээрээс буусна тэгээд усаа өгсөн гэрээ хаасрааг хийсэн тэгээ хүүхд маань идгээд тэгээд анх бүр маш их гайхажсэн тэр үйл явдал тэр процессыг үгүй энэ ч одоо ингэж их ханиаж халуурж байгаа хүүхэд зөвхөн ус уугаад ингээд идэгчдэг юм байна гэж. Тэгээд тэр цагаас хойш ерөөсөө нөгөө дархлааны тухай судлаад энэ ханиадны тухай ханиадыг яаж юм гүүгээр гэрээ аргаар урьдчилан сэргийлж болох юм те. Хамгийн чухал нь ер нь л урьдчилан сэргийлэлт болон эрт үед нь илрүүлж эмчлэх нь ер нь л хамгийн зөв арга барил юм бэлээ миний хувьдлаа. Манайх ч нөгөө жоохон удаачаар хатгаа болчихно гэж яагаал хүндрэхээс өмнө гэдгээс юм үгүй гэж бодоод байдаг те. Харин наа чи нь болохоор ерөөсөө тэгдүүм биш те. Энд бүр 10 хоног халуурахыг зөвшөөрдөг. Хэвийн гэж үзгөө. Хэвийн гэж үздэг. Ягаад гэвэл вирусын гаралтай ханиад бас ер нь жоох явц удаантай. Бактерийн гаралтай ханиад ч гэсэн явц удаантай байдаг юм байл л те. Гэхдээ нөгөө нэгний шинжилгээгээр бактерих биш гэж гараад ирсэн тохиолдолд тэрийг ямар нэгэн антибиотик ч юм уу тийм ийм уугаад тэр вирус угаасаа устгагддаггүй учраас зүгээр л юм хэрэггүй антибиотик биедээ ингээд оруулаад бие хордуулах тийм л процесс болоод хувирчиж байгаа. Вирусын гаралтай ханиаданд ерөнхийдөө юу чухал вэ гэхээр вирусыг хөлөргөх хөлсийг нь гаргах халуун байлгах чухал. Тэр халуун хоолунд идүүлж хөлсийг нь гаргах яаж чухал вэ гэхээр тэр халуунд вирус маш ихээр өгчээд юм байна л да. Тэгэхээр нөгөө халуун банд оруулах, халуун аар зайн суулгах, халуун хоол идүүлэх, саримстай хоол идүүлэх, нөгөө горчиз тавих, уушгин дээр нь одоо нөгөө янз бүрийн хүмүүс чинь нөгөө адууны махцах тавиал боогод идэг шүү дээ. Тэр чинь бүгдээрээ ерөнхийдөө нөгөө уушгийг халаах процесс юм байна. Одоо тэр уушгин дээр горчиз нааж хонвол одоо ингээд оролт хийх, зүгийн балтаа оролт хийх бас нэг юм байцаа тавиад идэм байлаа шүү дээ. Тэр адууны махт байгууд тавьж боож хонох юм чинь бүгд нөгөө нэг уушгийг ингэж халаах ийм процесс явагдаж байгаа юм байна. Тэгэж тэр уушгин дотор байгаа цэр, нян, вирус бүх юмыг устгаж байгаа л процесс юм байна л да. Тэгээд тэр вирусыг эмээр биш тийм аргаар устгах нь хамгийн үр дүнтэй бөгөөд үлдэцгүй идэх тийм арга байт юм билээ. Би түрүү хэлжсэн урьдчилан сэргийлэх болон эрт үед нь илрүүлэх гэдэг бол хамгийн чухал. Эрт үед нь илрүүлнэ гэхээр одоо хүүхдэд ажиглан ханиад шууд ингээл өнөөдөр гинт ханаагаал эхэлчихдэг. Ерөөсө тэрний өмнө даалт буюу биднэрт анзаарахдаггүй 2-3 хоног ингээд 1-2
1-3 хоног ч юм уу тийм далд үе явагдчихэдэг. Тэр үеийг яаж мэдэх вэ гэхээр одоо жишээ нь би хүүхдүүд дээр ингээд шүдээ нугаахад амных нь үнэр ингээд өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Эсвэл хамарнаас нь ингээд нэг эвгүй үнэр үнэртдэг ч юм уу. Тэгээд одоо хоолнд жоохон дургүй болдог ч юм уу. Эсвэл шүн 50 унтдаг байсан хүүхэд маань хөргөөх ч юм уу те. Тэгээд нэг жоохон ингээд өтгөн нь жоохон шингэрч гарах ч юм уу. Нэг юм хэвийн байдлаасаа арай өөр юмнууд ингээд ажиглагддаг. Хоолндоо жоохон дургүй болох. Тиймэрхүү юмнууд. Тэгээд ирэхээр нь нөгөө нэг энэ одоо ингээд ханаад хүрэх гэж байгаа юм байна гээл эхнийхээ аргуудыг хэрэгжилж эхэлдэг. Тэгээ хүүхэд нөгөө ханаад үрэхээр ядарч султахаас гадна нөгөө шингэн их алдчихдаг болохоор нөгөө усаа сайн уулгана. Тэгээд усаа уулгахтаа болохоор балгаар ингээд 5 минутын зайтай ч юм уу. Тэгэж уулгах юм бол тэр ус маа нөгөө шээс олохгүй биеийн шингэнийг ингэж нөхөхөд айгуу дэмтэй юм байна л да. Тэгээд миний ерөөсөө ханаад хүрэх үед нь ганц хэрэгэлдэг аргуудын маань нэг нь болохоор нөгөө корчис би айгуу хэрэгэлдэг. Гэхдээ горчисыг одоо харшламтгай тийм хүүхдүүдэд хэрэглэхээр харшлан сэтэрдэг гэсэн тийм юм би уншижсэн. Тийм болохоор бас өөрийнхөө хүүхдүүдийг ажиглаад ойрхон тийм горчис сайн наадаг туршлагатай ээжүүд эмч сувлагч авах юм бол бас асууж зөвлөгөө аваад ерөөсөө огт тавьж байгаагүй бол тийм. Тэгээд тэр горчис тавихаар одоо нөгөө захын мэдрэлийн судсууд захын цусан хангамжууд сайжирд юм байна. Тэгэхээр нөгөө бас нөгөө нэг ингээд цусан хангамж сайжраад захын мэдрэл ингээд сэргээд ирэхээр бас нөгөө вирус маань устгагдчихэдэг. Тэгээд тэр корчистай усан төлөний дүрх эсвэл ихэнхдээ би бол нөгөө олдож байгаагаар нь ирээн булчин дээр наах корчис айгүй хэрэгэлдэг. Тэгээд тэр корчис наахаар ерөнхийдөө хоолон жоохон сэрүүгнээд эсвэл жоохон улаагаад юм зайлихт нь хүндүрлээд эхэлжсэн болвол ерөөсөө 2-3 хоногийн дотор тэгж наагаад найралцдаг байхгүй юу, идэгчдэг. Тэгээд тэр айгүй зүгээр санагддаг. Тэгэхээр нөгөө нэг өөрт тэр ихэнх үед нь л олж авах юм бол тэр нөгөө айнс цэцэргэн арт тэр гэрийн тэр юутай хоол царимстай хоол мал маань дандаа ихэнх үеүүдэд хамгийн сайн үйлчилж байдаг. Тэгэл тэр ханаад маань 3-4 хоноод ингээд жоох удаад эхлэхээр тэр зөвлөдийн маань үйлчилгээ ингээ улам багасч байдаг. Тэгэхээр нөгөө нэг манай ээжүүд маань их зарим нь тэгдэг штэ. За жоохон хардсны гайг болчих байлгүй дээ. Эдгээр хэд хоног алдчихдаг. Тэр хардсны хоногудтаа л тэр гэрийн асаргаагаа түлхүү сайн хийж өгөх юм бол нөгөө ханаад идэх хугацаа маань тийм хурдан юу яаж идэг. Тэгээд айнсыг ялангуяа одоо уулгах жагаад айнс ч өөрөө нөгөө С витаминаар баялаг дөнгөж эхэлж байгаа ханиадыг С витамин аягүй сайн бас ингэж устгаж дарж идэг. Тийм нөгөө нэг айнс буцлан гэх манайхан аягүй их буцлагж байгаа төгчдөг айнсаа. Тэгэхээр нөгөө айнсан доторх С витамин нь ерөөсөө байхгүй болчдөг. Айнсыг ерөөсөө тэгж одоо буцалгаж хэрглэж болохгүй гэх юм уу. Тийм болохоор одоо өмнөх оройн нь хэрвээ сахар хийдэг болвол сахараа өмнөх оройн хийгээд уусгаад тэр хөөс мөсийг ялгаруулаад тэрийг нь авчаад маргааш нь яг ансаа чанахта ерөөсөө ус айнс хоёроо дөнгөж буцлангууд нь таслал авахд болно. Тэгээд дээрэс нь ансаа бутлаад цэцэргнаа буталж иж ингэж чанах юм бол бас айгүй илүү үйлчилгээтэй юм билээ. Тиймэрхүү хоёлаа шууд бараг аргуудаа ирээ явчлаа тий. Эхлээд нөгөө за урьдчилан сэргийлэх аргуудаас эхлээд яриад хоёлаа ингээ жоохон ханиадаа хөндрүүлээд явах уу? Урьдчилан сэргийлэх дээр болохоор ханиаднаас урьдчилан сэргийлэх маань ерөнхийдөө бараг 100-аас эхэлдэг. Яаж эхэлдэг вэ гэхээр нөгөө ерөөсөө тархлагын дэмжих маягаар. Тэгээд 100 ялангуяа хүүхдүүдэд айгүй их гадаа тоглуулдаг. Гадаа тоглуулгахдаа элсэн дээр их тоглуулдаг. Өглөө алган ялангуяа элсэн дээр 10 минут ч байсан хамаагүй суулгахыг хичээдэг. Тэгээд ус бас их чухал гэдэм билээ. Усан даруулах, усан санд хичээлдүүлэх ч юм уу эсвэл нөгөө ерөнхийдөө л ийм ус агаар ус агаар нар ийс гэсэн энэ дөрвөн юмыг хоршуулж зуны илрэлт айгүй их гадаа тэгж байлгадаг. Тэгээд тэр маань анх бараг 3-4 жилийн өмнө
нэг тэгж элсэн дээр тоглолдог болж эхэлснээс хойш өвөл нь бараг ханид хүрээгүй. Ааха. Тэгээ мэдэгдэжсэн. Тэгээд тэрийг мэдснээс хойшх жилүүдэд бүр нэлээд боролтолн, бараг харалтсан ингэж гадаа тоглолдог байсан. Тэгээд тэр биений арьс ингэж харалж боролж ингэж хөрс суухаараа бас их ханаад хүрэх тоон ингэж багассан. Монгол хүүхдүүдийн онцлог ер нь бас нэг их наранд учиргүй түлэгдээд ингээд юу ячдгүй юм бэлээ. Болохоо ячдгүй юм бэлээ. Тэгээ нөгөө айхтар хурц нарнаас нь зайлсхийгээл яг болох нарнуудтай аюу их хангалттай хэмжээгээр гадаа байлгадаг байсан. Хоёр нь болохоор нөгөө хүүхдийнхээ хоол шилтэн дээр нэлээд анхаардаг хүүхдүүдийнхаа. Аль болох нөгөө шим тэжээлтэй, амин дэмтэй тиймэрхүү байх талаас нь. Гэхдээ энэ одоо хооллох арга маань Монголд ч бай, одоо энэ шиг гадаадд ч бай. Энэ бол ерөөсөө хамаагүй. Хүмүүс болохоор нөгөө гадаадд байгаа болохоор л хамгийн сайхан юмыг түүж идэл сайхан байдаг болдог гэж боддог байхгүй юу? Гэтэл бол тийм юм байхгүй. Одоо жишээ нь манайх нөгөө булууны яс нэлээх чанж хэргэлдэг. Тэгээд тэр булууныхаа яснаас гарсан шөлөөрөө дандаа юм хоолн тэр шөлнөөсөө хоолндоо ингэж ашиглаж ядаж гурлаач хүртэл зуурна шөлтэй хоолооч хийн тэгээд сэрүүсэд ирэх тусам шөлтэй хоолоо ахиухан болгодог. Тэгээд одоо хүүхэд өдөрт 5 удаа хооллоо гэхэд 5 өөр төрлийн одоо өглөө нь каш өгсөн бол оройн нь дахиж каш өгөхгүй те. Өдөр нь бантаа өгсөн бол оройны хоолн дээр дахиж бантаа өгөхгүй ч юм уу. Аль болох олон нэр төрлийн ногоо аягүй сайн хэдүүлдэг. Тэгээд ногоонуудаа их хольж сольж хэрэглүүлдэг. Хоолндоо их олон өнгө багтаахыг хичээдэг. Тэгэхээр нөгөө нэг өнгө болгон ч өөр өөрийн тусдаа үүрэгтэй, тусдаа амин дэм шим тэжээл агуулж өгдөг болохоор нөгөө одоо зөвхөн ногоон өнгийн жимс ногоо идээл ах юм бол нөгөө улаан улбар шар өнгөнүүдээс авах витамин маань бас дутагдаад эхэлнэ. Тэгэхээр нөгөө энэ өнгөнүүдээ ингэж аягүй их оршуулж тэгээ дээрэс нь ногоогоо бас нэлээд сайн ингээ хүүхдүүд идээд эхлэхээр нөгөө витамин гайгүй аваад эхэлт юм шиг байлаа. Тэгээд энэ урьдчилан сэргийлэхэд бол энэ хоол бас аягүй чухал юм билээ. Одоо жоохон ханаад нөтрөл эхлээд эхлэнгүүт царимстай хоолоо түлхөө өгдөг ч юм уу те. Тэгээ халуун бүлээн шүлтэй хоолоо арай илүү түлхөө өгдөг ч юм уу. Хоолндоо жоохон цагаангаа хэрэглэх гэх мэт нөгөө халуун чанарын ааглаг чанарын тийм ургамал ногоонуудыг баг багаар хоолндоо хийж хэрэглэж эхэлдэг. Тэгээд таны хүүхдүүд хамгийн бага нь хэдэн настай хүүхдүүд байгаа лээ? Манай баг болохоор хагастай. Яг энэ аргуудаа та хагастай хүүхдтэй хэдэн сартаагаас эхэлж хэрэглэж эхэлсэн бэ? Манай баг хүүхэд маань төрөөд ерөнхийдөө сартай ахтай илүү анх ханаад урчээсэн хичнээнээс. Тэгэл тэрнээс хойш ихсэн л дээ. Нөгөө нэг гадаа агаар цайн гаргах тэгэл хамрын сайн цэвэрлэх хүний хамранд хамгийн их нэм бактери цугларч ингэж наалдчихэдэг. Тэгээд гэрээс гадуур гарчаад гэртээ орж ирсэн хүмүүсээ хамрын гарын сайн угаалгах гэх мэтчлэн ингээ хүмүүс сонсохоор тийм штэ гэмээр юм жижигэн энгийн аргууд гэдэг мөртлөө бид нар нөгөө нэг тогтмол хийж чаддггүй болохоор жоохон хийж орхигдуулцдаг ч юм уу тийм болохоор нөгөө яг энэ энгийн мэддэг зүйлүүдээ л тогтмол хийгээд ахаар үр дүн асаргаан ашиглах ачиж тусна агуулгадаад шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол хүүхдүүдийг гадаа агаар цайн гаргах бол маш чухал юм байлээ. Энд болохоор тэгж үздэг одоо ямар ч улирал ямар ч салхи шуурга бороотой байсан. Муу улирал, муухай цаг агаар гэж байдгүй. Муу хувцас гэж байдаг гэж ярьдаг байхгүй юу эдний хөгшчүүд нь. Тэгээд нөгөө хүмүүс хувцас цаг агаартай тохируулж өмсөд гарах юм бол тэр цаг агаар шиг сайн хэрэгтэй юм байхгүй гэж үздэг. Тэгээ энэ бол яг үнэн. Тийм байна. Цэцэрлэг сургууль нь бол ерөөсөө байнгын гадаа тоглоулдаг. Цэцэрлэгийн хүүхдүүдийг гадаа унтуулдаг гэх мэтчлэн тэр байгальтайгаа харьцаа аягүй сайтай. Тэгээд 3-4 жилийн өмнөөс бас хэрэгжүүлж эхэлсэн арга маань аяг долоолгох арга.
Бид нарыг хүүхэд байхад эмээ өвнөр маань дандаа л аяг долоолгодог гэж тараг уугаал тий. Тэрийг бид нэр ингээд нөгөө орчин цагт орхигдуулаад мартцсан. Одоо бараг зарим хүмүүс заваа юм муухай ингэж ярих нь холгүй болсон. Гэтэл энэ маань нөгөө нэг хоолой нэгүүлсэн булчирхай маш сайн. Тэгээд аяг долоолгодог болсноос хойш хүүхдүүдийн маань хоолой өвдөх асуудал арилсан. Тийм тэгээд бас л тогтмол орой олгон аягаад бол таргаа уусан бол аягаад болоо чинь заримдаа каш идсэн, хоол идсэн аягнуудын долоочороо гэл долоолгочдөг. Тэгээ энэ маань бас айгүй айтайхан нөлөөсөн. Тэгээд тархлааг дэмжихэд чихрийн хэрэглээг маш сайн танах хэрэгтэй. Чихэр шоколад өдөрт идж байгаа сахарын агуулмж те өдөрт одоо хүүхэд маань өглөө варианта талах идсэн бол тэр дотор хичнээн хэмжээний сахар агуулгадж байгааг нь бодох хэрэгтэй. Тэгээд тэрнээс хойш өдөөс хойш орой ямар нэгэн сахар агуулсан зүйл хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өдрийн хэрэглэх сахараа хүүхэд нэг дор ихээр хэрэглэж байгаа байхгүй варианта талах гэдлээ гэхэд тэгээд одоо зайрмагнууд байна те зайрмаг ямар их сахар ордог лээ гэх мэтчлэн өдөрт хүүхдэд өгж байгаа каш тараг юу гэдэг зарим ногоонд хүртэл жимсэнд хүртэл маш их сахар агуулгадчихдаг шүү дээ тий. Тэр сахар ихсэх тусмаа хүүхдийн дархлаа суларч идэг. Тэгээд дээрэс нь ханиад хүрлээ гэхэд идэх магадлал нь удаашрж идэг. Тэгэхээр өдөрт авж байгаа сахарын хэмжээг бодолцоод дээрэс нь ер нь бол чихэр шоколад ханиад хүрсэн үед өгөх юм бол нөгөө цэр хавхрах процессыг маш их удаашруулж идэг. Ханиалах нь улам ихсээд байдаг тийм. Тийм ханиалах нь улам ихсдэг. Тэгээд манайх болохоор зөвхөн хагасаа өдөр чихэр идэхийг нь зөвшөөрдөг. Тэгээд худалдааны бас тодорхой хэмжээнд тийм байх хэрэгтэй. Хүүхдэл чинь хүснэ, хоорох нь харна. Тэгээд ойлгуулна. Ийм хар уршигтай шүдэн ийм болно, ийм муухай амтан шүдийг нь ороод ингээ идчихдэг. Шүдгөө олчвол ийм болно гэл ингээл айгуу сайн ярьдаг. Тэгээд оронд нь хэдүүлээ чихэр идэхийнхаа оронд ийм гоё кекс хийж идэ, торт хийж идэ, гэртээ гоё жуус шахаж ууя, ийм тоглоё гэд сатааруулдаг. Тэгээд гэртээ айл болох нөгөө нэг ловонгийн шүүс шахах ч юм уу жимсээр нь аль болоо тэгэж өгөхийг хичээдэг. Тэгээд өвлийн цагт ер нь бол ансаа нэлийн түлхүү уун. Ингээ шилэнд нөгөө бэлдээд тавьчдаг. Тэрийг халуусандаа алт бодож найруулаад уучдаг. Тэгээд одоо нөгөө нэг юуны кекс боо одоо тийм нарийн боо мөн хийлээ гэхэд бичэн энэ төр гэртээ хийлээ гэхэд одоо жор харж хийж байгаа бол би одоо сахарын хэмжээг талаар нь багасгадаг. Одоо 100 г сахар хийх хэрэгтэйсэн бол 50 г хийдэг ч юм уу. Тэгээд сахарын хэрэглэн дээр бас их анхаарал ирэхээр хүүхдийн дархлаа, өвчлөх нь нэлээд багасаад ирд юм билээ. Тэгээд зэрлэг жимснүүдийг ер нь хэдэн сартаагаас нь өгж эхэлжсэн бэ? Би болохоор одоо бөөрөлцгөн үхрийн нүд гэдэг жимснүүд эдгэртэй үхрийн нүдийг бол 6 сартай тархитай хольж өгч байсан санагдаж байна. Ансиг бас яг тэр үеэс шингэн найруулад усанд найруулад уулгадаг байсан. Цэцэрганыг би одоо л өгөөг байгаа. Цэцэрган нь ерөнхийдөө жоохон хүчлэлэг ходоодны хүчлийг ихсгэх магадлалтай. Тэгээд ерөнхийдөө хүүхдэд бас нэг их өгөөд хэрэггүй гэж үздэг. Дээрээс нь цэцэрганыг уухдаа хүний биеийн температурын одоо тийм хэмтэй уух хэрэгтэй гэж бас үздэг юм байлээ. Одоо бидний температур 36 хэм байлаа гэхэд чансан цэцэрган маань 36 градусын хэмжээний халуун шүүтэн шахна шүү дээ. Тийм тэгэж уух нь зөв гэж үздэг юм байлээ. Тэгээд манайх цэцэрганыг бол нэлээд том болсон хүүхдүүдэд хэрэгжилж байсан. 3 мөрнөөс хүрсэн хүүхдүүдээс эхэлж хэрэгжилж байсан. Тэгээд цэцэрганыг би тэгэж их ер нь бол нэг их хэрэгэлдэггүй. Хаяадаа л нэг сартаа нэг ч юм уу те ханиад хүрсэн үед бол бас нэг дундуур нэг юм уу 2 удаа уулгах маягаар л тэгж хэрэгэлдэг. Нөгөө ансаа бол нэлээд түлхүү сайн хэрэгэлдэг. Бараг шингийн юмны оронд ансаа хүчдэг. Тэгээд аарц чанж уулгадаг. Тэгээд одоо жоохон сэрүүсэд эхлэхээр нөгөө шар тос бас айгу зүгээр. Яаж юу гэдэг вэ? Шар тосоо болохоор одоо яг хайлмгаа хийгээд шар тосыг хамж авахгүйгээр талхан дээр тавиад ерөөсөө их байх хэрэггүй хүүхдэд барыг талхан дээр тавиад өчгөд болчдөг. Нэг удаа өчгөд бүтэн өдөржингөө болчдөг. Тий. Эсвэл одоо хамралтын өдөр
цай чаналаа гэхэд цайндаа жоохон самраад ч юм уу. Ингээд нэг уусгаад эсвэл нөгөө түрхдэг би хүүхдүүдтэй шар тусыг биеинд нь. Тэгэхээр бас арьсаараа авчиж байгаа. Тэгээд шар тас ч өөрөө бас нөгөө шарах сойров тиймэр гар хуруугаа одоо хэсэгсэн зүссэн тийм юмд түрхчгээд бас айгүй сайн үйлчилдэг. Тэгээд шар тус бол яг гарын дор байж идэг хамгийн ойр хэрэгэлдэг зүйлийн маань нэг байхгүй юу? Тийм тэгээд ер нь албал дотроос нь ч гаднаас нь ямар нэгэн зүйлээ ингэж хавсарч хэрэглэхээр айгүй гоё үр дүнтэй. Тэгээд одоо жишээ нь чөмөний шүлтэй хоол ингэж өгдүүллээ гэхэд би тосыг хамж аваад нөгөө тосыг биеинд нь ингэж хүргэждэг. Тэгэхээр бас тэр чинь кальц нэлээд сайтай болохоор айгүй үр дүнтэй юм байлээ. Та түрүү нөгөө ансаа бэлдээ тавьчихдаг гэд хэлчихсэн. Яаж бэлдэж тавьдаг манай ээжид бас зөвлөө. Би болохоор нөгөө ансаа оройн одоо сахараа тааруулж хийгээд утгаад тэгээд таглаад хонуулцдаг. Тэгэхээр нөгөө өглөө босоод ирэхээр нөгөө сахар маань уусаад дээрэс нь ингээд нөгөө чанахаар ингээд хөөс ингээд дээр нь хөөдөд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг нь авахгүй бол бас амархан ингээд муудах тийм ажиглагдаад идэг шүү дээ. Шилэн цавлцахаар. Тэгээд өглөө нь тэр хөөсөө хамж аваад зөөлөн гал дээр нэг буцалгаал тэгээд тэрийгэ шууд шилэндээ савлцдаг. Эсвэл нөгөө блендер дэж болно. Нухш шиг болгоо. Тэгээд тэрийг ариутгсан шилэндээ хийгээл вакуум ингээд нөгөө нэг хийгүү тагалчихна. Тэгээд тэрийг бараг жил хэрэгэлцдэг. Одоо 3 хил орчим ансыг тэгж одоо тэр нэгэсэндээ өтгөрүүлсэн ханд болчихж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг бөөнөрөө өглөө босоод 1-2 литрийн юм шилэн савнд нэг 5-аас 6-7 том албаг хийгээл халуусаа гэл найруулаад тавьчин. Тэгэл тэндээсээ хүн бол аяглаад очин. Тэгэл бараг тэгж бэлдсэн анснуудаа бараг 1 жил ингэж хэрэглээд тэгээ тэр маань яадагчгүй ингэж айгуу сайн хийгүү тагалцж байгаа болохоор яадагчгүй. Тэгэл дуусаад ирэхээр нь дахиж бэлдээл ингээл хэрэгэлцдэг. За тэгвэл хүүхдүүд нь за дөнгөж ханаад хурж хэлж байгаа бол та одоо яг нөгөө уламжлалт гоё гэрээ аргуудаа одоо яг нэг хэрэглэх хэрэгтэй гэж хэлжсэн тийм. Тэгэхээр та аргуудаасаа нэг мөрчлөө ярьж өгөөч. За тэгээ. За одоо жишээ нь одоо хүүхдүүд дээрээ ярил л да. Юу яана гэсэн үг. Одоо ингээл ханаад дөнгөж хүрээл эхлэхээр нь шингээ юм нэлээ ахиухаа өгч эхэлдэг. Нөгөө ансаа өгч эхэлнэ, аарцаа өгч эхэлнэ. Тэгээд гарын савгаалга нь хамрын сайн цэвэрлэнэ. Тэгээ утлаг хийн. Утлаг хийхдээ сүүлийн үед гангатай утлаа нэлээ хийгээд байгаа. Гангатай утлаг хийхээр ганга өөрөө бас энэ ханиадны вирусыг нэлээд сайн устгадаг гэж үздэг. Тийм болохоор гангийг ханиад хөрсөн үед гэртээ уугуулж ууршуулж хэрэглэх юм бол гэрийн агаарт тархсан вирусыг устгадаг гэдэг юм байна. Тэгээд гангыг одоо Монголд бол гоё ургамлаараа нэлээд сайн олдно. Энд болохоор хатаацсан хоол амтлагчны тасагт яг ургамлаар нь хатаагаад ингээд тавьсан байдаг байхгүй юу. Тэгээд би тиймийг олж аваад ерөнхийдөө плеткэн дээрээ зөөлөн галаар ингээд буцалгаад ууршуулдаг. Эсвэл бид нөгөө харц шиг ингээд уугуулж олно гангыг гэртээ. Тэгэхээр ингээд өрөөний агаарыг нэлээд сайн цэвэршүүлэхээс гадна нөгөө ханиадны вирусыг устгаж идэг сайн талтай. Тэгээд гангатай утлаг, гангатай ванн сулгадаг. Гангаа одоо ингээд халуусанд хандлаад тэр хандаа ванта усандаа хийгээд хүүхдийнхаа бүсэлгээгээр татгаар хэмжээний усанд хийгээд тэгээд 10-аас 15 минут суулгахаар дөнгөж эхэлж байгаа ханиад буцаад дарагдчихдээ юм билээ. Тэгээд халуун ванн суулгах бас нэлээд үр дүнтэй. Гэхдээ халуун ванн суулгахтаа яадаг вэ гэхээр эхлээд нөгөө ванна халаана. Ванна халаахтаа нэлээд халуун ус ингэж гойжуулж орхиод тэгэхээр ван ч ингээд уур олчих штэ тэ уур ингээ оронгууд халуун болцсон байна. Тэгээд эхлээд усаа дүүрэхгүй усгүй байхад нь хүүхдээ суулгах хэрэгтэй. Тэгэхгүй шууд усаа дүүрэгчээ суулгахаар хүүхэд халууныг мэдрээд суухгүй гэд ингээд уурлаад идэг. Тэгэхээр нөгөө хүүхдээ ингээд суулгачаад тэгээд усаа эхлээ бүлээнээс тэ 37 градус ус ингээд тоогоод өрхөд бүлээн байхад 37 градус байдаг шүү дээ тэ. Тийм хэмжээний уснасаа эхлээд тэгээд тэрийгэ халаагаад 40 градус хүртэл халаадаг ч юм уу. Тэгээд халаагаа суулгахаар хүүхэд нөгөө нэг суугаад бүлээн халуундаа тассан болохоор тэр буцаад халаагаад байгаа халуун болоод байгааг анзаардаггүй.
Тэгээд тийм халуунда суулгах чинь. За тэгээд тэгж халуун усанд хэрвээ оруулах гэж байгаа бол урьдчилаад нөгөө бусад юм айгуу сайн бэлтжүүл айгуу амар байдаг. Яг уу гэхээр одоо хүүхдээ уснаас гаргаад айл өрөөнд одоо оруулах гэж байгаа өрөөгөө аль болох бүх цонхыг хаагаад за би бол нөгөө цонхыг хаагаад хаалгыг хааж агаад нөгөө ийм үлээдэг тэн асаачдаг. Тэгээ ингээ өрөө маань ингээ дулаахан болчихж байгаа байхгүй халуун. Энд ер нь бол нөгөө байр амир хүүтэн сэрхэн байдаг л да. 18 градус л байдаг. Тэгээд одоо ингээд дэвсгэр одоо орон дээрээ ингээд сайхан зөөлхөн дэвсгэр дэвсчин одоо нэг хүнжил мөнжил ч юм уу эсвэл нэг бүтээлэг ч юм уу дэвсчин. Тэгээд нөгөө гарч ирээ тослох тосыг нь одоо нөгөө сүлний тос байна уу, чөмөөний тос байна уу, нөгөө шар тос байна уу те алингоор нь таслах гэж байгаа тэрийгэ бэлтчин. Тэгээд нөгөө солих хувцсыг нь бэлтчин. За тэгээд хүүхдээ нөгөө нэг халуун усандаа суулгаад тэрэнд бол ерөөсөө угааж муугах шаардлага байхгүй. Тэр халуун ууранд л суулгах ган чухал болохоор. Тэгээд нөгөө хангалттай усанд бас удаан суудгүй юм байлээ. Тэгэхээр 10-аас 15 минут байхад хангалттай. Тэгээд тэр уснасаа гарахтаа ингээд битүү сайн ороогоод гаргаад нөгөө нэг дулаахан өрөөндөө авчиад бас шууд юуг нь хүчилгээг авахгүй. Яагаад гэвэл тэр дотор байсан чиглэг халуугаар нөгөө өрөөний агаар хоёр ч өөр болохоор тэгээд бас нэг 5-10 минут нөгөө альчууртай нь оролттой нь ингээд суулгаж агаад тэгээ хөлнөөс нь эхэлж гаргаад ингээд тослоод дулаахан амзын өмсгөөд буцаагаад ингээд дулаахан хуурай ямар ингээд хувччин. Тэгээд дараа нь дээдлийнх нь альчуурын гараа оруулж байгаа цээжсгийг нь тослоод нуруусгийг нь тослоод макин өмсгөө цамцын өмсгөч чинь ингээд цээж хөл хоёроо шилбээ ингээд далдалцсан дулаахан болгоцсон хувцалсан тохиолдолд бас ч гэж гайгүй нь салхи аваад өсвөө талахгүй. Тэгээд босод хувцснуудаа ингээд хүүхд маань өмсчин. Тэгээд хайжмаар нөгөө яг тэр гарсныхан дараах нөгөө халуун уух юм аагүй бас айгүй зүгээр идэг. Тэгээ энэ яагаад ингээ ванд ингээд хүүхдээ суулгаад хөлргөөд байгаа юм бэ гэхээр хүүхэд бид нар шиг нөгөө халуун юм ойрхон ойчилж уугаад хөлсөө гаргаж чаддгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг тийм ванд суулгах маягаар хөлсийг нь гадагшлуулвал айгүй зүгээр байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө насны хязгаар байгаа юу? Насны хязгаар би бол сая гарантаа хүүхдээ суулгах цаа айгүй дэжгүй байсан. Тийм. Өмнөх хүүхдээ бас гарантаа хүүхдэд болно гэж ойлгох уу? Болно. Гэхдээ хэрвээ утлаг хийхдээ соттой усаар хэрвээ утж байгаа бол нүдийг аниулах хэрэгтэй. Нүдээ ингэж аниатай байлгаж утуулах хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгэхээр нөгөө бүр нэгээс доош нэг гар настай хүүхдүүд чинь нүдээ ан гэхээр анихгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр зүгээр ойр орчимд нь ингээд нөгөө ууршуулад тэгээд тэр ууршуулж байгаа газраа ингээд тэврээ суудаг ч юм уу. Тэгэх юм бол нөгөө хамар хоолоор нь орхон зүгээр. Зүгээр нөгөө нэг одоо нүдэн анаарай, одоо тэгэрээ, одоо амаа жимэгэрээ гэд ингээд үйлдэл ойлгох тийм 3 наснаас дээш ч юм уу. Тийм хүмүүсүүдийг болохоор утаж тэгж утах юм бол болно. Гангатай усаараа утахад бол заавал нүдэн анах ч юм уу тиймэрхүү юм байх шаардлагагүй. Айгаас баг сартай хүүхдийг гангаар утаж болох уу? Хажууд нь ууршуулчих болно. Зүгээр л ингээ өөрөө таслахаандаа ууршуулчих болно. Уталгаа болохоор зэрэг ер нь л нэг 3-аас 5 минут орчим л байхад болд юм дөө. Тэгээд бас хит их халуун байх юм бол хүүхдийн нөгөө нэг нармаг гимтэх аюултай болохоор хэрвээ хит тийм нэлээд халуун ууртай байх юм бол нэг жоохон холын зайнаас 2 минут ч юм уу. Дунд зэргийн гайгүй ах юм бол 3-аас 5 минут байхад хангалттай. Тэгээд утасныхаа дараа амаа жимэхгүй бол нөгөө буцаад тэр халуунаасаа жирийн агаар руу шилжихэр чи хүүтэн штэ. Тэгээд тэр хүүтэн агаарыг буцаагаад амьсгалаа зайлгах юм бол нөгөө имчилгээч үр дүнгүй болчихно. Тэгэхээр дахиад нэг 3-аас 5 минут амын жимэлгэждэг байхгүй би. Юм ярьж болохгүй шүү гэх. Тэгээд гайгүй. За өөр арга юу вэ? За тэгээд юу яхаар их зүгээр байдаг. Одоо ханиад хөрсөн үед нөгөө тасан иллгүүд хүүхэд ингээд тайвшраад аягүй сайхан унтдсан бэлээ. Ялангуяа хөлийн уулыг нь тэгээд нурууг нь тэгээ нөгөө олон яс гэж яддаг шүү дээ. Тэр хэсэг дээр нь ингээд зөвлөхөн хаана иллэг. Одоо энэ ахар сүлний дээр байгаа да. Нөгөө нэг биднийг ингээд жоохон бахад эмээ өвгөнөр мах идчихэл тосын гараа тос олцохоор ингээд тосолдог байсан шүү дээ тий. Тэр хэсэг одоо ууц гэх юм уу? Тийм байна. Тийм. Тэр хэсгийг нь тэгээд ингээд таслахаар хүүхдүүд ингээ аюу хөөрхөн тайвшраад юу яагаад гэдэг. Тэгээ ханиад хүрчгээр бас нөгөө нэг инээлгэх их чухал юм байлээ.
Хүүхдээ ингээд сэтгэл хангалуун байх байдал нь ханиад идэрэхэд нөлөөлдөг. Тэгээ тэр нь яах вэ гэхээр инээгээ тоглоод гүйж байгаа хүүхдийн нөгөө цэр нь хохирох нь жирийн ингээд хөвтөжсэн хүүхдээс илүү хурдан байдаг. Тэгээд цэрээ хүүхэд хэрвээ гаргаж чадахгүй байх юм бол ханиад маш удаан идэх нь. Тэгэхээр нөгөө нэг жоохон сулраад ирж байгаа сонсогдож байгаа цэрийг нь бид нэр гаднаас нь нөгөө механикаар хохирохт нь туслах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг уушгины одоо энэ товшилттай массаж гэж байдаг шүү дээ. Дөргих массаж, гараа ингэж бөмбөлөгж жагаад уушгин дээр нь зохих. Эсвэл нөгөө уушгин дээр нь зөгийн балтаа татлах гэж байдаг. Гэтэ зөгийн балтаа татлагыг жоохон хүүхдэд тал ер нь жоохон хийлэхгүй юм байлээ. Манай 7 та охин хийлгэхдээ л арсын ууллаа гэж орлоод байсан шүү дээ. Гэхдээ нөгөө нэг цэр хохорчхол юм бол цэрээ сайн гаргачихл юм бол ханиад мань тэгэл гаг болчихдаг юм тий. Бага насны хүүхдүүд бол манай хүүхдүүд багадаа хөвчлэн нөгөө шүн ханиаж агаад би шүн ханиангууд нь ингээ босгож тэрдэг байсан байхгүй юу. Тэгээ шүн яг ингээд хүчтэй ханаагаад эхлэнгүүд нь босгоод ингээд мөрөө ингээд давуулаад толгойг нь унжуулаад тэгэрчээр бүүлжэд гаргацдаг цэрээ. Тэгэл 2 удаа бүүлжэд гаргацсан байхад тэгэл маргаашнаас нь ханиад гайг болчдөг. Тэгээд бас хүүхэд нөгөө баасаараа бас гаргадаг шүү дээ. Цэрээ баасаараа хэр гаргаж яах гэдгийг нь бас харж байвал айгу зүгээр. Тэгээд тэр иллэг айгу чухал. Дээрэс нь бас нойр их чухал. Нойр ямар үед чухал вэ гэхээр зөвхөн ханиад хүрсэн үед биш. Ер нь хүүхдийн дархлаанд хоол нойр аз жаргалтай байдал гэх юм уу нөгөө нэг тэр инээх тэр их чухал дархлаанд нь. Тэгэхээр бас би нөгөө хүүхдүүдийнхаа нойронд их анхаардаг. Орой эрт унтуулна. Шүн ерөнхийдөө шүн 12 цагийн нойр авахыг нь айгүй их тооцоолдог. Тэгэхээр орой 7-оос унтуулад өглөө 7 хүртэл унтуулцдаг. Тэгээд 5 хүртэлх насны хүүхдийг өдөр заавал унтуулах хэрэгтэй. Өдрийн нойр алдсан хүүхэд шүн 50 сайн гүйцэд нойроо авч унтаж чаддгүй өдөр нь их ядарчдаг. Тэгээд өдрийнх нь нойр бас тэгж дуг хийх 20 минут 30 минут ч хамаагүй дуг хийх нь хүүхдийн тархины хөгжил тэгээд дархлааны системд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр нөгөө дархлаа дэмжих дээрээ одоо нөгөө бид нар чинь өвдөхөр нь л ингээл анзаараад ядаа яана одоо яахлаа гэдэг шүү дээ. Энэ одоо нойр, хоол, энэ асаргааг нийлгэх энтер гэдэг аргууд маань ерөөсөө л ингээл байнга л үргэлжилж явах зүйл. Эднэрийг ингээл үргэлжлүүлээд хахад хүүхдийн дархлаа ингээд сайжирч илдэг. Би хүүхдүүдтэй дархлаа дэмжих витамин энэ төр ерөөсөө өгдөггүй гэж бодлоо ярьж байна. Монгол хата айгүй их нөгөө эмчнэр зөвлөд тэгээ том охин маань маш их дархлаа суултай. Одоо хажууд нь хүн ханиахт ханиад төрдөг тийм байсан байхгүй юу. Тэгээд маш их сүлжээний витамин аптекуудаар зарж байгаа сайн гэсэн витаминуудыг аюул хөгжөөсөн. Энэ дэрс чинь заримдаа санаад агаад тэр юм уу нэмэртэй ч юм шиг заримдаа нэмэр болохгүй тэгээл сална. Тэгээ энэ дээрээ эмчнэр витамин асуусан чинь бүр ингээд гайхаад нүднээрээ дээр гараадсан байхгүй юу. Тэнд ерөөсөө хүүхдэд витамин зөвлөдөггүй юм байлээ. Харин бидний анзаарч сайн хийх ёстой зүйл бол 0-2 насны хүүхэдтэй өдөр болгон нөгөө нэг заасан тунгаар нь Д витаминыг таслахгүй хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдийн дархлаа маш сайн байна. Д витамины чухлыг бид нэр зөвхөн зүгээр л нөгөө нэг нартай холбож ойлгоод тийм нарнаас авах витаминыг нөхчин гэж ойлгоод байдаг үгүй. Энэ Д витамин дотор чинь хүүхдэд хэрэгтэй маш их юм агуулгадчихэдэг. Хүүхдийн ерөөсөө ирээдүйг тодорхойлох, ирээдүйн дархлаа өвчлөмтгий байх энтрийг тодорхойлох, нөгөө шүдний бат бэх байх, шүд хорхойтох гэдэг энэ Д витамин маань маш их нөлөө үүрэг үзүүлж идэм байна. Тэгээд 2 нас хүртэлх хүүхдтэй Д витамин нь бол яг ээж нар мартахгүй нэг өдөр ч алгасахгүй 2 нас хүртэл. Энэ болохоор 2 нас хүртэл нь жилийн 4 өдөр үг гэдэг байхгүй юу? Өвөл намартаа маш их бага нар үздэг. Тэгээд загастай хоолнд 7 хоногт 3 удаа танаа хүүхэд загас идэж чадахгүй л байгаа бол омега 3 үг гэдгийг бол зөвшөөрдөг. Тэгэхээр нөгөө ийм 2 витаминийг л энд хүлээн зөвшөөрдөг. Бусад төрлийн витаминыг бол хүүхдэд өгөхийг ерөнхийдөө эсрэг гэдэг. Хүүхдийн дархлаа 6-7 нас хүртэл тэнцвэрч докторчдаггүй. Тийм болохоор тэр үед нь бид нэр ямар нэгэн гаднаас нэмэлтээр дархлааг нь дэмжих гэсэн зорилгоор витамин өгөөд авах юм бол яг хүүхдийн дархлаа тэнцвэрчээ докторчод ирэхээрээ нөгөө дархлаа султай, сулбар, амархан өвчлөмтгий байх нь ихсээд эхэлдэг.
Тэгэхээр нэг асандаа бид нар хүүхдийн биеийн вирус гадны биетийг таних чадварыг нь дарчж байна гэсэн үг. Нэг асандаа ханаа зүрхээр нэм өгöd байна гэдэг тэр вирустэй танилцуулах байгаа байхгүй юу. Тэгэхээр дараа нь дахиад тэр хүүхд маань тэр вирусыг хүрээд ирэхээр нөгөө дархлааныхын тогтолцоо нөгөө вирусыг чинь танихгүй учраас тэмцэж чадахгүй ингээ өвдөд идэг. Тэгэхээр нөгөө им хэрэглэхгүй байх, өөрөөр нь эмчлэх, халууруулах энэ төр чинь бүгдээрээ тэр хүний биеийг нь нөгөө ирээдүйд ирэх өөр өвчлөлттэй ингээд танилцуулаад, асуулаад, бэлдээд ингээд илүү хүчрэхэг юм тэмцэх чадварыг нэмэгдүүлээд идэг. Бид нар тэрийг дандаа эмээр витаминаар сайжруулж, дэмжиж гин гэдэг ийм худлаа зүйлд итгээд хүүхдээ улам хорлоод идэм байна. Тэгээд хоолтой хамт цай эсвэл сүү уулгадаггүй. Энэ хоолноос авч байгаа шимж ижээлийг хааж идэг гинэ. Бид нар томчууд ч гэсэн энэ хамаатай хоолныхоо цагаар хоолтой хамт цай, кофе хэрэглэж болохгүй. Тэгэх юм бол таны хоолноос авсан шимж ижээлийг ингээ хаачдаг, бие рүү орохыг нь хаачдаг. Тэгэхээр бид нар нөгөө хоол эзний хэрэг болчихж байгаа байхгүй шимж ижээл юу ч авахгүй. Нөгөөх юугаа ганц аяг цаа уугаал байхгүй болох чинь. Тэгэхээр хоолтойгоо хамт бүлээх усаа уугаад хоолноосоо 30 минутын зайтай цай, кофегоо уух нь зөв гэж үздэг юм байна. Дэлхийн энэ хоол зүйн юуныхаа мэрэгжилтнүүд хүүхдийнхаа нөгөө нэг онцлог, хүүхдийнхаа биеийн онцлогтод тааруулаад хүүхдээ аягүй сайн бид нар ажиглах хэрэгтэй гэдэг аа штэ тий. Тэрэнд нь тааруулаад бид нар бас хооллох хэрэгтэй болдог. Одоо жишээ нь хүүхдээ арьс хуурайшаад байгаа бол А болон B3 витамин дутагдж байгаагийн илрэл байж болно. Тэр тохиолдолд бид нар брокколи, хулуу, өндөг, сүү одоо тэгээ лууван тий. Тэгээд илэг хүүхдүүд маань бас ингээд бутлаад котлет энэ хийгээд өгөхөр бас айгу дуртай иддэг шүү дээ. Тэгэж өгөх нь зүгээр байдаг. Тэгээд одоо B3 чинь болвол нөгөө загас дахианы илэг энэ чинь нөхөд өгнө. Тэгэхээр тэр хоолнуудаа өгөх нь илүү төлхөө гэх юм бол тэр витаминыг таблеткын витамин уухаас илүү биед нь ингэж гүн шингэж өгдөг. Одоо витамин бэлэн витамин ингээд уухаар одоо С витаминыг бэлнээр уулаа гэхэд 100% биед ингэж шингэдэг юм байна л да. С витамин маань. Гэтэл нөгөө С витаминаар баялаг хүнс хэрэглэхээр тэр чигт нь ингэж тэр витаминаа шингээж авдаг бие. Тэгэхээр нөгөө нэг үнэтэй витамин худалдаж авах мөнгөөрөө шин сайхан ногоонуудаа аваад хөлдөөгөөд нөөцлөөд тэрнээсээ хүүхдүүдтэй ингээ шинээр нь хэрглэж явах юм бол илүү эрүүл мэндэд нь хэрэгтэй. Тэгээ хүүхдүүд маань нөгөө нэг тийм эрүүл амьдралын хэв маягт бас давхар суралцж байгаа байхгүй юу? Юм болонгууд эм витамин аптек руу гүйхгүй ямар нэг юм болох юм бол одоо зэрлэг жимс хүнсний ногоороо гүйж явах нь илүү зөв штэ тий. Тэрийг мэддэг болчихно штэ. Тийм. Ер нь бол ханиадтай үед ялангуяа агаараа сайн амсалж явах нь илүү зөв юм бэлээ. Тэгээ хүүхдийнхаа гадаа гарахтаа амаа жоохон жимихийг нь заано гэхээс нөгөө амыг нь тагалж оролтод зүлгэх хэрэггүй байдаг. Яа тэгэхээр хүүхэдний тэр оролт маань цан цохоод ингээд нойтон болчдөг. Тэр нойтонгоороо хүүхэд ингээд дахиад агаар ингээд сороод амьсгалахаар ингээ хүүхд бүр илүү хүүхдээ агаар ингээ амьсгалаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бараг ингээ тэр оролтыг зөвхөн хоолой хүзүү хэсгээр нь ороогоод ам тэр хэсгийг нь айл болох ил байлгах нь илүү зүгээр. Тэгээд гадаа гарч чадахгүй үедээ ядаж нөгөө гэр дотроо сайн дулаахан хувцалж агаад би бол бүр өвлийнх нь хувцснуудыг өмсүүлж агаад цаанхаа нефт онгоолгоод салхилуулчихдаг гэсэн 5 минут 10 минут. Тэгэхээр нөгөө өрөөнд дотор хагаар маань ингээд бүтэн цэвэрлэгдээд шинжлэгдээд шинэ агаараар солигдчихж байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдээ нөгөө нэг дулаахан хувцалсан байж агаад өрөөгөө жоохон дулаацаад ирэхээр баг багаар тайлаад нэмэлээд ингээд тасгачдаг. Тэгэж аягүй агаараа солилцсон байгаа тий. Тэгээд нөгөө манай Монголын байрны парнууд амар хүчтэй өндөр халдаг шүү дээ. Тий. Тэр тохиолдолд нөгөө парныхаа дор варины шилтэй уснууд бас тавьж өгвөл агаар бас аягүй чигшүүлнэ. Парн дээрээ нойтын тавьж чигшүүлж болохгүй. Тэгэхээр хүүхдээ уушгин дахим уу? Тэгэхээр тэгж чигшүүлвэл бас их зүгээр идэг шүү. За тэгэхээр та одоо яг за ойрын үед хүүхдүүд нь ер нь ханаад хүрээгүй гэж ийсэн. За хүндэрсэн үед ер нь за ямар арга хэмжээ авал зүгээр гэдэг юм бэлээ. Манай хүүхдүүд болохоор одоохондоо нэг тийм хөнгөн ханиадтай л
Манай баг маань гэхэд жишээ нэг хөнгөн ханиадтай одоо. Тэгээ энд нөгөө нэг жилд бол 5-6 удаа ханиад төрхийг хэвэн гэж үздэг. Тэгээд нөгөө цэцэрлэг одоо энд нөгөө улирал солигдохоор цаг агарын ингээд температур өөрчлөгдөхөөр бас хүүхдүүд айгүй их ханиад хүрдэг. Хүндэрсэн үед нь гэхээр ер нь бол нэг 10 хоноо л тийм үү вирусын гаралтай ханиад гайгүй болдог. Тэгээ 5-7 дахь хоногуд дээр нэг 3 хоног жоохон хүндрээд байгаа юм шиг бүр за эмнэлэг явъя да гэтэл нэг тийм юм болтیں۔ Тэр үед нь яадаг вэ гэхээр илүү их амраана. Ном уншиж өгнө, хамт хэвтүүлнэ, тэгээд тогломоор байвал тоглуулна. Тэгээд арай илүү нөгөө нэг шүлтэй хоолой арай жоохон цутган маягийн дуу хоол хийж өгнө. Тэгээд нэг тийм 7 банжтай шүл ч юм уу, битүү шүл ч юм уу тиймэрхүү хоолнууд идүүлнэ. Тэгээд нэг их хоолоор шахахгүй яа гэвэл хүүхэд хоолны нэг дургу болчдөг. Тэгэхээр нөгөө нэг өгөх зайгаа ойртуулад өгөх хэмжээгээ багасгацдаг тийм. Тэгээд ингээ айгу олон өөр төрлийн. Тэгээ би нөгөө нэг идүүлмээр байгаа ногоонуудаа торт хийдэг. Одоо луунгаар торт хийчин эсвэл кекслтэй амар сүртэй торт ч зүгээр кекс хийчин. Тэгээд хулуугаар кекс хийгээд ч юм уу ингээд тиймэрхүү маягаар ингээд бас арай жоохон амттай болгоод идүүлж болно. Эсвэл нөгөө жимс одоо ногоогоо шууд шахаад эсвэл нөгөө смути болгоод олон төрлийн ногоо хийгээд миксертэй тэгээд уулгачдаг. Тэгэхээр нөгөө нэг идүүлэхэд ингээд хичээгээд хүүхд маань идэхгүй, зайлахгүй, дургу байх. Тэгээд жоохон амттай үзэмжтэй болгоод өөрчлөдөг хоёр аюу их үр дүнгийн зөрүүтэй юм байлаа. Тэгээд нөгөө энд халуурсан тохиолдолд им уухыг зөвшөөрдөг халуун бооруулах юм. Тэгээд тэр халуун бооруулах имээ яг цаг тухайд нь хэрэгэлдэг. Хэрвээ хүндэр халуураад байвал тэгээд 38.5-аас дээш баг хүүхдээ бол 38-аас дээш халуурсан тохиолдолд им өгдөг. 38.5 хүртэл халуурлах юм бол ер нь бол хүүхдийн биеийн эсэргүүцэл нөгөө шинэ вирустэйгээ танилцж дайдж гинал гэсэн үг, тэмцэлж гинал гэсэн үг. Тэгээ ер нь бол 2-3 хоноод халуун ер нь бол гайгүй буучдаг. Эмийн бус аргаар одоо 38 хүртэлх халууныг буулгая гэх юм бол тухан дээр нь бүлээн чин хүүтэн чин биш те. Хүмүүс ч хүүтэн альчуураар арчаад идэх те би. Тийм тэр ер нь бол жоохон монгол хүмүүст ч гэх юм уу. Би сайхан нөгөө Монгол домчийн судар гэдэг ном унш ер нь жоохон уншиж байгаа л та. Тэр номон дээр бол тэгээд тийм гаднаас нь гинт хүүтнэр халж байгаа би гинт хүүтнэр механикаар буулгах нь эрүүл мэндэд жоохон муу гэж үздэг юм байлаа. Тухайн үед хаалуун буух ч гэсэндээ аль болох хүүтэн бүлээн хит хүүтэн биш жин тавимаар юм байлаа. Дээрээс нь нөгөө шингэн зүйл халуурахаар хүн шингэн маш их алдчихдаг, дутагдчихдаг. Ам ингээд ангаад уруулна хатаад ингээд халуун оргоо. Тэр үед нь болохоор айгүйг шингэн би барыг бүр шприцээр ингээд барыг туслаар ингээд тасралтгүй арих өгөх маягаар баг сартай хүүхдээ 2 цагийн дотор энэ буулгаж байсан. Жохон том болцоо юм ингээд ингээд яриа ойлгох хүүхдүүдэд бол юм жижиг юм шилэн тийгээд өгчдөг ус. Тэгээд ийм сэрүүлэг тавьчдаг 3 минутын зайтай юм уу 5 минутын зайтай сэрүүлэг тавьчдаг. Тэгээд дуурангуут нь за балгаараа гэдэг дандаа нэг балгыг уулгадаг. Тэгээд ихээр хүүхд нөгөө шингэн яг ингээд нөхөлт болоод халуун буучтай юм байлээ. Нэг удаад хийдэг ус уудлахгүй нэ тий. Тийм ингээд санахаараа ингээд гүд гэдэг ингээд уучаар тэр чинь жоохон байж ашигсэл гарчиж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр нэг жоохон сэрүүлэг тавиад нэг жоохон анхаарал хандуулаад за балгаараа л гэж хэлээл ахал үүрэгтэй шүү дээ бид нар бол ингээд тийм ингээд ойрхон тоглож байгаа газараа ингээд нөгөө та шилтэй ингээд сорволтой ингээд усын тавьчаал за нэг балгачих гээл ингээд уулгаад байдаг. Тэгээд бас жоохон хувцсыг нэмгэлнэ. Тэгэл 38 хүртэлх халуун бол тиймэрхүү нөхцөлд бол гайгүй бууч чаддаг. Заримдаа буухгүй ингээ өгсөд авах тохиолдолд нөгөө халуун бууруулах хэмээ хэрэглэнэ. Тийм тэгээд өөрөөр хүндэрнэ гэхээр нөгөө нэг ингээ амар их ханиалгаад ч юм уу те шүн унтахтаа бөхшүүлж ханиалгаад унтаж чадахгүй. Тэр үед нь болохоор шингийн муулгата заримдаа соттой сүү уулгачаар ханиах нь эрс багасчдаг юм байлээ. Тэгээд өдрийн цагаар дэшээ соттой сүү 2 наснаас дэшээ өгөхөд бол гайгүй. 2-оос доош бол би соттой сүү өгч байгаагүй. Соттой сүү чинь бас нэг ер нь бол бас жоохон урвал
явагдаж байгаа. Тийм тэгээ бас номон дээр заримдаа бол бүр тийм мэдээж гэсэн ч байд юм бэлээ. Гэхдээ нөгөө нэг тухайн үеийнхаа ханиадныхан тэр юг ингээд даарчдаг. Уул нь тарган шир гэж байдаг шүү дээ. Тий. Одоо Монголд байдаг болов. Энд бол би ерөөсөө харж байгаагүй. Тэрийг бас уулгуул айгу зүгээр юм бэлээ. Тийм ханиалганд тэгээд өдрийн цагаар тэгж ханаагаад байгаа хүүхдүүд маань нөгөө цэрээ гаргаж чадахгүй цэрэндээ ингээд ханаагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө өдрийн цагаар дөргих массажаа сайн хийх хэрэгтэй. Өсөрч зовхорч гүүж хайрааж тоглохыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд сайн инээлгэж ингэж тоглохоор ингээд гүүж байгаа хүүхдүүд чинь нөгөө амар ханиалгал ингээд зогсдог шүү дээ. Тэр чинь нөгөө нэг цэр чинь ингээд сулгарчж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед нь бид нар хэрвээ ямар нэгэн зүгийн балтай сүү ч юм уу тийм чихэрлэг тийм юмнуудаа бол одоо зогсоох хэрэгтэй. Хэрвээ зүгийн балтай сүү муу уулгаж байсан бол тэр чин буцаагаад ингээ сүү бүтээх тэр сүүтэй сүү ч өөрөө чихэрлэг штэ тий. Тэр сүү чин буцаагаад нөгөө нэг одоо зүгээр үгээр тайлбарлах юм бол ингээ өтгөрүүлчихэж байгаа байхгүй наалдам хаалгаж байгаа байхгүй нөгөө цэрээ. Тэр цэрээ яаж суллах вэ гэхээр нөгөө сайхан усаа ойр ойрхон угаал хөдөлгөөнтэй дөргөөтэй ингээд тэр массаж энтрэ хийгээд хар зэрэг гайгүй суларч чинь. Тэгээ тэр цэр сулраад ингээд цэрээ гаргачаар тэр шүүн бөхшүүлж ханиалгаад байгаа юм хомнол гайгүй болчт юм билээ. Тэгээд хамрыг бас айгүй сайн цэвэрлж явах хэрэгтэй. Хамар айгүй битүүрээд ингээд унтаж чадахгүй хамарнаасаа олоод сэрээд тэ дуграад. Тэгээ нөгөө хамар их битүүрхээрээ чих өвдчихнэ. Тэгэхээр нөгөө хамрыг нь айгүй сайн ингээд хажууд нь нээж үзүүлээд ч юм уу эсвэл өөртөө ингээд цэвэр хөвөнгөөр сайн цэвэрлээд ингээ унтуулад тэгээд бүр бага насны хүүхдүүдийг бол 45 градусын налуу байрлалтай унтуулвал их зүгээр. Тэгээ би бүр нялх хүүхд мөхтэй ингээ хамрын битүүр унтаж чадахгүй бол ингээд босгоод мөрөө давуулаад ингээ толгойн чухамжуул маягтай тэрвээ тэгээ унтуулчихдаг гэсэн. Тэгэхээр нөгөө хамрынхан битүүн гараад гайг болчдөг. Тийм. За одоо нөгөө яг одоо Монголд болохоор нөгөө нэг амар их бөөлж суулгадаг тийм ханиад гарч байгаа байхгүй. Тэгээ ээжүүд маань юу яах вэ гэсэн амар их асуултууд би харсан. Тэгээ тийм ээжүүдэд та өөрийнхөө бас мэдж байгаа нарийн арга байвал зөвлөгөөч. Тиймэрхүү одоо энд бас тийм нэг гидсэн аягүй хөвдөх бүр тийм гидсний ханиад гэд нэртэй тийм ханиаднууд аягүй байдаг. Тийм ханиад хүрсэн тохиолдолд энд болохоор газтай ундаа уухыг зөвлөдөг. Тэр газ нөгөө нэг гидсэн доторх тэр нэг устгах юм байна л да. Энд болохоор тийм газтай уснууд энэ төр байдаг байхгүй юу? Энд бас байгаа. Байдаг болсон. Сайн биш. Тэгвэл тэрнээс ингээд их зүгээр юм байна тий. Багыг ингээд өгөх юм бэлээ. Одоо өдрийн 3 ч юм уу тий. Тэгээд би гэрээ ариутгадаг. Хлорминта усаар эсвэл одоо гэртээ ган гууршуулна. Эсвэл нөгөө нэг мананд байдаг нөгөө навчиж юу лээ хоол амталдаг. Лаврын навч. Тийм, лаврын навч ариут тавдаг. Тэгээд өрөөгөө аягүй сайн ингээд агааржуулаад чийгшүүлээд холорминтой юм алчуураар ингээд юмнууд арчичдаг. Тэгээд хүмүүсийнхаа гарыг хамрыг их сайн цэвэрлүүлнэ. Тэгээд бас нөгөө наад чинь бас нөгөө вирусын гаралтай байхгүй юу? Тэгэхээр зэрэг нөгөө сайн хүлэргэн нөгөө халуусандаа оруулаад гарч ирэнгүүт нь шар тосороо ингээд цээж хөл хэсгийг нь аягүй сайн бүр ингээд халууд өгтлэн өөрийнхөө гарыг ингээд халааж агаад халууд өгтлэн тослоод дулаахан хувцлаад оймстой нь унтуулцдаг. Тэгээд нөгөө тэгж халуун уснасаа гарч ирснийхэн дараа халуун уух юм нөгөө нь одоо халуун сүү ч юм уу халуун аарц ч юм уу халуун анс ч юм уу тий өөж чадахгүйг нь ингээд халбагдаад ингээд ойрхон 10 халбаг халуун жоохон халуун бүлэн 10 халбаг ингээд уулгацсан байхад бол тэр чин тэр хүүхэдтэй ингээд хангалттай болчихж байгаа байхгүй юу халууцаад тэгээ сайхан дулаахан хүнжилт нь оруулаад оймстой тэгээ унтуулчаар маргааш нь айгүй гайгүй болоод босоод ирд юм байлээ. Тэгээд лаврын навчаа яаж ашигладаг вэ? Лаврын навчийг болохоор шатааж болно. Шатаагаар нөгөө бүр юм ариутгалын чанартай болдог гэдэг юм байлээ. Шатаа нь гэхээр шатаахан ч одоо шиг нөгөө уугуул юм уу тий. Эсвэл бас нөгөө нэг ганг шигэ ингээд усанд уучлаад авчдаг. Бас нөгөө хамар битүүрээд ингээд ханиалгаад байгаа ханиаданд өрөөнд нь ингээд том сонгон ингээд том хэрчээд ингээд тавьчихаар уул нь айгу зүгээр юм бэлээ. Тэр бол манад ингээд үйлчилсэн. Тэр би тэр жарыг бас фэйсбүүкээс хараад хэрэгжүүлсэн чи үйлчилсэн. Гэтэ нэг гэмийн өрөөнөөс айгу муухай өнөр унарсан. Баха. Саримс бас тавиад идэв лөө. Саримсыг болохоор усанд хийгээд идэв юм бэлээ. За.
стакантай усанд саримсаа хэрчээд ингээ хийчихэр нөгөө саримс тэр агаарт тархсан вирусуудыг тэр ус руугаа ингээд сорж татаж оруулаад саримсны өрөө ингээд ногоороод муухай өнгөтэй болчдөг гэдэг юм билээ. Би тэрийг бас л туршиж үзчихсэн. Ногоорохгүйсэн манайх тэгсэн чинь 2 3 үр дүнтэй байсан яалаа тий. Тэгээд за агаарт тархсан вирус нь бас гэж гайгүй байсан байна да гэл. За тэгэхээр одоо танд өөр бас зөвлөгөө үлдсэн байл. Хэлж өгөө тэгээд хоёлаа дуусна тий. Өөр одоо хэцэн сансын зөндөө байгаа хөө тэгээд гол нь одоо энэ яриад байгаа гэрийн аргуудын маань ер нь л ээж болгон барыг мэдж байгаа. Зарим зүгээр ингээ мартцсан ч юм уу те. Эсвэл зарим нь жоохон ихтгэл өнөмшлгүй за энийг хэрэглээд идэх гэж юу байсан ч юм уу тэгэж бодоод орхигдуулцдаг ч тийм юмнууд зүйлүүд байдаг байх. Хамгийн гол нь тууштай тэгээд ингээд хамгийн ханаад чинь одоо 2-3 хоног жил ихний үр дүн ажиглагддаг. Одоо ийм уулаа гэхэд 3 хоног уусны дараа иймийн үйлчлэгээ ажиглагддаг ч юм уу те. Тэгээд дээрэс нь эмчтэй сайн үзүүлээд өөрийнхөө хүүхдийг маш сайн анзаараад шаардлагатай тохиолдолд хамгийн түрүүнд эмчтэй хандах хэрэгтэй те. Ойрхон аптек ч юм уу өөр ээжээс асуухаасаа илүү. Тэгээд эмчийн зөвлөсөн эмчилгээн дээр үндэслэж дээрэс нь энэ гэрийнхээ асаргааг хавсарч хэрэглэх юм бол хамгийн сайн үр дүнтэй. Дээрэс нь бас ээжүүдтэй зүгээр санал болгоод одоо нөгөө санаа болгож хэлэхэд одоо анхны хүүхэд дээрээ ч юм уу одоо жишээ нь өөрөө гэхэд одоо илэрч байгаа хүүхдийнхээ ханиадны шинж тэмдгийг бичээд авчих хэрэгтэй. Ийм шинж тэмдэг илэрсэн. Би ийм эмчилгээ хийсэн. Энэ нь үр дүнтэйс энэ нь үр дүнгүй байсан ч юм уу те хүүхдийнхээ ханиад хийдгсний дараа аль эмчилгээ нь илүү тохирч исэн гэдгийгээ бичээд авчвал дараа нь ханиад хүрэхэд тэр маань эргээд хэрэг болдог. Бид нэрээ мартцсан байдаг байхгүй юу? Тийм байна. Тэгээ дараа нь ханиад хүрэхээр өө нэрээ ийм төрлийн ханиад одоо тэгэл 3 удаа ханиад хүрсэн байлаа гэхэд гуруулаа өөр ээж болно те өөр шинж тэмдэгтэй өөр эмчилгээнд идэвхжсэн. Тийм. Тэгэхээр нөгөө дараа нь дахиад өөр ханиад хүрэхэд тэр 3-ын аль нэг нь байх юм бол эмчлэх аргаа бол өөр хүнээс асуух хинээс ч асуухгүйгээр ингээ олоод авчих байхгүй юу? Ингэж одоо зөвхөн нусн гожиж эхэлсэн ханиаданд бол ингээд эмчилчихээр айгүй айтайхан байсан штэ гэл ингээд тэрийг хараад эмчилчин гэсэн үг. Тэгэж бичиж тэмдэглэх айгүй зүгээр байдаг. Манай одоо 4 хүүхэд гэхэд заримдаа дөрүүлээ өөр шинж тэмдгээр илэрч өөр эмчилгээнд идэгдэг байхгүй юу? Одоо нэг нь жишээ нь хөлөргөж юм халуун бүлээ юм уулгахад илүү сайн идэгжсэн бол нөгөөхт нь тэр нь арай үйлчлэхгүй арай өөр нөгөө массаж дөргиох массаж ч юм уу цэр хавхлах тал руугаа илүү анхаарах юм бол идэгдэг ч юм уу. Тийм байсан болохоор би аюухт бас зарим юм тэмдэглэж авдаг гэсэн. Тэр нь эргээгээд дараа нь надад өөртөө аюух хэрэг болно. Энд чинь тэгэл асууж ярих хүн байхгүй. Бүх юм бол өөрөө өөртөө байгаа болохоор тий. Тэгэл хүүхдийнхээ ханиад хүрэхээс өмнө илэрч байгаа шинж тэмдгийн сайн анзаараад ихэн үе шатанд нь юу яачих юм бол бариад авах юм бол эмчилгээд айгуу төхөн. Тэгээд ээж нар маань өөрсдөө бас нөгөө одоо ингээ гайгүй идэх чинь гэсэн ихтгэл өнөмшил чин сэтгэлээсээ итгэж өнөмших нь бас айгуу чухал юм билээ. Тэгэхгүй ингээд айгүйх санаа зовоод маш их санаа зовоод юм бодоод ахаар ямар ч гарцгүй болчдөг. Яхаа бүр мэдхээ болчдөг. Тэгэхээр аль болох тайван гайгүй энэ бол зүгээр л одоо ингээ ханиад ингээл хит хонж байгаа л угаасаа идэгнэ. Гэхдээ би нэг иймэрхүү арга барилаа жоохон төлхөө ингээ хэрэглээд байвал гайгүйтэй гэх мэгээр хандвал өөрт нөгөө шинэ өөр санаа орж ирэх өөр асаргаандаа илүү анхаарах энтер гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхэд айгүй айтайхан болчдөг. Тэгэхгүй яана одоо ингээд ханиалгаад унтахгүй нэ яана халуураад байна гэж бодоод хахад дараа нь өөрөө юу хийе мэдгүй болчихсон юм билээ. Тэг багш юм дээ. Тийм. За туяагчтай маш их баярлалаа. За баярлалаа. Би бүр айгүй навшуул ярьчих шиг боллоо. Зүгээр. Харин хэрэгтэй мэдээлэл өглөө маш их баярлалаа. Манай ээжүүд бас хэрэгтэй мэдээлэл сонсч чадсан байх гэж найдаж байна. За баярлалаа. Тэгээд авах гэхээ ухаанаар хандаарай. За баярлалаа. Тэгээд сонсогчдоо дараагийн дугаараараа иргэд уулзцгаая. Түр баяртай.